За өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрөө. За яагаад энэ өдөр мэдээлэл хийж байгаа юм бэ гэхээр 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын засгийн газраас хамтарсан засгийн газрын үед Монгол Улсын их хурлд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлөвлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд өнөөдөр 365 онж байна. За бид бол яг нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлөвлөх тухай анхдагч хуулийн төсөл нэг хууль гэж яриад байгаа боловч нэлээд олон хуулийн нэмэлт өөрчлөл анхдагч хууль холбогдох баримт бичгийн эмхтгэл гэдэг энэ зузаан баримт бичгийг одоогоос яг 1 жилийн өмнө Монгол Улсын хурлын даргаар ажиллаж ирсэн Даш цэвгийн амар ёсгалан даргад өргөн барьсан юм а. Өнөөдөр жил өнгөрч. За энэ хугацаанд бол сонгогч олон түмний зүгээс энэ хөрөнгө хураах хуулийн төсөл чи юу болж байна? Яагаад хилцэхгүй байгаа юм бэ? Хилцэж гин үү гэдэг асуултыг байнга өдөр тутам тавьж байгаа. Тэгэхээр 2025 оны намрын чуулганы хилцэх асуудлын дарааллын 19 энэ хууль бус хөрөнгө хураах хуулийн төсөл багтсан юм а. Намрын чуулганы 9 дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн. Та бүхэн намрын чуулганаар юу болсныг мэдж байгаа. Намрын чуулганаар Монгол ардын намын дарга хэн болох вэ? Монгол Улсын ерөнхий сайд цааш үргэлжлүүлж ажиллах уу үгүй юу? Монгол Улсын их хурлын дарга хэн болох вэ? Огцрохгүй юу гэдэг албан тушаалын хэрүүл хийсээр байгаад 12 дугаар сард намрын чуулган завсарласан. Хилцэх асуудлын дарааллын 19-нд байсан энэ хөрөнгө хураах хуулийн төслийг огт хилцээгүй. За харин 2026 оны хаврын чуулганы хилцэх асуудлын дарааллын 9-д хууль бус хөрөнгө хураах хуулийн төсөл багтсан юм а. За Монгол Улсын хурлын даргаар ажиллаж ирсэн Монгол ардын намын дарга Нямосрын учрал энэ хуулийг бол хилцэх ёстой хилцэн батална гэж хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн. Өнөөдөр хаврын чуулган эхлээд 2 сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ чуулганы хилцэх асуудлын дарааллын 9-д байсан хөрөнгө хураах хууль маань одоо болтол их хурлаар хилцэгдэхгүй байна. Ийм учраас миний бие Монгол Улсын их хурлын дарга Сандгийн Бямб цогтод хандаад 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хуулийн төслийг хилцүүлэх тухай албан тоо төгссөн. Энэ хуулийн төслийг хилцүүлээч гэдэг байдлаар өчигдөр Байнгын орооны хурал дээр энэ хуулийн төслийг хилцэхгүй байгаа шалтгааныг асуусан. Хууль зүйн Байнгын орооноос асуудал орж ирэхгүй байна даргын зөвлөл дээр. Тэгвэл хилцэхэд билээ гэсэн хариу өгсөн. Цаашдаа ингэж удмааргүй байна. Цаашдаа ингэж хизээ хилцэх нь мэдэгдэхгүй. Нэгэнт өргөн барьсан хуулийн төслийг хилцээд хэн татгалзахын хэн эсрэг байгаа юм хэн дэмжиж байгаа гэдэг ил тод байр сууриа илэрхийлээд энэ эрдэмтэн судлаачдын удаан хугацаанд хийсэн судалгаа энэ зүйлд үндэслэн энэ хуулийн төслийг яаралтай хилцүүлэхийн хүсэлтэй байгаа юм а. Ийм учраас хуулийн төслийг өргөн барьсан 1 жилийн ойдэр энэ хуулийн төсөл хоёр чуулганы хугацаанд ямар байдалтайгаар байна? Одоо ямар байдалтай байна? Их хурлын даргад ямар шаардлага өгсөн гэдэг энэ талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн юм а. Тэгээ та бүхэнд асуулт байвал хариулъя. Өнөөдөр бол ийм хэлж штеп юм. Улсын хурлын даргалттаа яаж хэлж шүүх байна. Тэр энэ хуулийн төслийг хошоо шидэд байгаа та ямар юм шиг байна? Шууд орж ирж байгаа хууль зөндөө шүү дээ. Аль нэг институцаас бүх институцаас орж ирж байгаа хууль зөндөө байна. Засгийн газар сая ердөө 7 хоногийн өмнө улсын хурл хилцгээс татгалцсан гадаад зээлийн уцаасан гадаад зээлийн ашиглалтын хуулийн төслийн өнгийг өөрчлөө шууд өргөн барьж байна. Манай Бямб цогтоор дэгийн тухай хууль ярьж байсан шууд одоо ингээл хилцээд эхэлж байна. Манай улсын хурлын гишүүд өргөн барьсан олон хуулиуд хаврын чуулганы ихсний дараа өргөн барьсан олон хуулиуд хилцэгдэж байна. Хаврын чуулган дөнгөж эхлэнгүүт өргөн барьсан ерөнхийлөгчийн санаачилсан их хурлын тухай хуулийг хилцэд дуусаад сар гаруй өнгөрч байна. Яг бүтэн жилийн өмнө 365 хоногийн өмнө өргөн барьсан энэ хууль маань байхгүй. Ийм учраас би ингээд шаардаад байгаа. Хилцээд өгөөч юм. Хууль хилцэх дараалал дээр юм ялгаа болох гэдэг зүнчийн асуудал хэлээд шүү дээ. Тий. Зүрх хүчний юм жоо. Нэг юм бол дээрлэж байгаа. Тэгээ ер нь сая нөгөө хаврын чуулганы нээлт болтлоос нэлээд бохимдонгуй байсан зүрх хүчний хувьд. Тэгээд чуулган дээр бас эрх баригч Монгол ардын намын дарга мэдгдсэн энэ хуулийн төслийг хилцсэн нэгээд сая ерөнхий сайд болсон учрал ерөнхий сайд бас энэ хуулийн төслийг хилцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэгэхээр одоо ингээд улс төрийн хувьд бол ямар нэг саад өршөл байхгүй гэж үзэж байна. Тэгэхээр зүгээр хилцүүлээтэй чи энэ хуулийг одоо ингээд энэ хаврын чуулган 7 дугаар сарын 10-ны өдөр завсарлах баг. Хэрвээ ингээд завсарлах юм бол дахиад 9 дугаар сар хүртэл
энэ асуудал хилцэгдэхгүй сунжирх нэ. Энэ асуудалдаа нэг цэг тавимаар байна. Энэ авилгач хулгайчуудаа хөрөнгийг хурдан хурааж хурдан үр дүн гаргамаар байна гэсэн ийм шаардлагатай байна. Одоо энэ хууль өргөн баригдахад нэг асуудал нэгдэжсэн шүү дээ. За энэ бол одоо батлагдвал хүрийн махны машин бий болж байдэ гэсэн боломжтой байна гэдэг зүйлийг гişүүдэрт ярьж байсан. Энэ дээр таны хувьд ямар байр суурьтай байдаг? Эсэргүүцэх аргумент. Тий. Эсэргүүцэх аргумент дээр хоёр юм хэлдэг. Хүн хэлмэгдээлэхгүй тий гэж хүн хэлмэгдүүл хорчихгүй гэж ойлгоогүй хүмүүстэй. Энэ хууль дээр хүнийг шорон торих тухай үг гэсэн байхгүй. Хүнийг шорон торих, байцаах, мөрдөх үйл ажиллагааг Монгол улсад эрүүгийн хуулиар зохицуулдаг. Эрүүгийн гişүүд хэн шийдвэрлэх хуулиар зохицуулдаг. Энэ хууль дээр 2002 оноос хойш их усүрэ тайлбарлаж чадахгүй байгаа, хууль ёсны орлогоо нотлохгүй байгаа тэр хөрөнгийг хураа гэж. Хураахтаа шууд хураахгүй шүүхээр орно. Тэгээд 3 удаа гарсан өршөөл хууль өршөөгдсөн авилгачид удаа дараагийн энэ үйлдэлүүд нь хэрэгсэхгүй болсон көөлц хугацаанд дууссан энэ хүмүүс за тэгээ олонний нүдэн дээр ингээд хөрөнгөж баяжсан мэдсээр байгаа мөртлөө бид нар яаж чадахгүй гэдэг тэр хэсэгт бол энэ хууль хотоод туснаа. Тэр хэсэг бол хэлмэгдүүлээ гэж орилох байх. Хэлмэгдүүлээд хаус юм хураачлаа, хэлмэгдүүлээд банкнд тэр төгрөгийн минь авчлаа гэж хэлэх байх. Гэхдээ шүүхийн процессын дагуу явагдана. Бүх зүйл шүүхтэр явагдах учраас энд ямар нэг хэлмэгдэх асуудал бол огт байхгүй. Онцлог залтуудаас хадгалж энэ хууль 2008 оноос хойш одоо хууль үлдээсэн тэгэхээр одоо өрчлсөн байдлаар хөрөнгө хураах ямар хүмүүс байгаа та нэг чадахгүй. Би тодорхой тооны бол яг тохиолдлуудыг хэлж чадна. Өнгөрсөн хугацаанд гарсан 2008 он, 2005 он, 13 онд гарсан өршөөлийн хуулиудад хамрагдсан хүмүүс хэрэг нь хэрэгсэхгүй болоод хөрөнгө аваад үлдсэн хүмүүс хамгийн ихний ээлжинд хөрөнгөө бүгд хураалгана. Дээрээс нь 2002 оноос хойш нийтийн албан тушаалтын төрийн өндөр албан тушаалах хичээс хүн болгон ээлж дарааллын дагуу бүгд хөрөнгөө шалгуулна. Одоо манай эрүүгийн хууль дээр жишээлбэл 100 сая төгрөг хүртэл үндэслэгүй хөрөнгөцсөнийг эрүүг эрг тооцдог. Хүнийг шалгалаад 99 сая төгрөгийн үндэслэгүй хөрөнгө гараад ирлээ гэвэл манай хуулиар хураах нөхцөл байхгүй. Тэр хүнд нь үлдээ. Тэгэхээр бол бид нар бол яг урьдчилсан байдлаар судалгаа хийгээд төрийн өндөр албан тушаал хасчихсан өндөр албан тушаал шүү. Өндөр албан тушаал хасчихсан 3800-аас 5000 орчим хүний асуудал эхний ээлжинд яригдах юм байна гэж бодож ирсэн. Хууль хэрэгжихэд хугацаа орно. Мэдээж тэгэхдээ энэ хуулийн дагаж бүрдэх журмын тухай хуулийн дагуу бид нар эхний ээлжинд бүх энэ төрийн өндөр албан тушаалтууд бол төрийн албаагчтай шалгана. Хууль хилцэл эхэлчмээр хилцүүл одоо жишээлбэл төрийн энэ одоо бус албаагчд хамгаалгаа. Эхлээд энэ төрийн өндөр албан тушаалтнуудаа шалгахчий гэдэг ийм шийдэл хэлж байгаа гишүүд байгаа. Энэ бас болно. Улсын хурлын гишүүн, сайд, төрийн өмч компани дарга, төрийн нарийн бичгийн дарга чихээ прокурор гэдэг энэ галан тушаал хичээсэн хүмүүсийг бас эхний ээлжид шалгах гэсэн санаачлаг гарч байгаа. Энэ болгоныгаа гол нь хилцүүлэхт л оруулмаар байна. Гишүүд л хоорондоо ярилцмаар. Нөлөөний хүн Тэ. Үгүй дүү хамаатан садны биш нэг аж ахуйг эрхлэн хөтлөж явуулдаг хүн мундаг амжилттай бизнесмен энэ байна. Бүгд мэддэг. Энэ нөгөө тэр гишүүний компани тендер авцсан байна. Тэднийх ороод байдаг. Тэгсэн мөртлөө тэр улс төрчдийн хүч нөлөөллийг ашиглаад тэнд мөнгө хийгээд жирийн иргэдийн боломжийг хулгайлаад байгаад байдаг. Тэр улс төрчийг бүх талаар дэмждэг. Энэ хүмүүсийг бол төлөөний хүн гэдэг ангилд нь оруулъя. Нотлогдчихвэл тэр хөрөнгөний хурааяа гэж энэ хуулийн төсөл дээрээс нь авилгын гэмтэргийн субъект болгоё гэж бид нар оруулсан. Тэгэхгүй бол нэг л ихтийн бизнес хийдэг ах トゥ мундаг сайхан хүмүүс эсвэл манай хураах байгаа юм л гэдэг. Төрч өндөр албан тушаалтны хүч нөлөөг ашиглаж хөрөнгөцсөн. Тэрийг тайлбарлаж хууль ёсны орлого гэдгийг тайлбарлаж чадаагүй. Тухайн улс төрчийн бусад үйл ажиллагааг санхүү хууль хэрэгжүүлэгч байгууллагуудаас авилтаа тэмцэх газраас цагдаагаас
прокурор шүүхээс нэхээ сууж байгаа. Ийм л хүсэлт. Эхлээд тухайн үеийн төсөл ямар шиг? Төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Шинэ ганц тусдаа өөр асуулт асуучих. Улсын дээд шүүхийн шүүгч ганц зэрэг гэдэг хүний бүрийн эрхийн хугацаа одоо 2 сар дууссан шүү дээ. Тэгэхээр яг энэ хүний асуудал эрхэн нэгдэх тохиол энэ юу хууль зүйн ямар үр дагавартай юм бэ? За ганц зэрэг ерөнхий шүүгчтэй холбоотой гэж бол яг тоол хувь хүнтэй биш, улсын дээд шүүх ерөнхий шүүгчтэй холбоотой гомдол улсын дээд шүүхтэр үндсэн хуулийн зэвсдэр хянагдах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Хувь хүний асуудал ярихгүй. Ганц зэрэг шүүгч бол одоо туршлагатай мундаг шүүгч ээ. Ер нь олон ард түмэн улсын хурлын гишүүдийг сонгоод одоо жишээлбэл Алтан гэрлэг 66,656 сонгосон. Энэ их хурлд ороод миний төлөөлөл болооч гэдээ явуулсан улсын хурлын гишүүд чуулган тахимд 120 зургуулаа бүрдээд хууль тогтоож байгаа. Гэтэл ягаад цэцгийн хэмжээ тогтоогоод байгаа? Ямар байх ёстойг ягаад цэц заагаад байгаа? Нэг удаа гэж оруулаагүй хоёр дахин одоо ер нь цэц гэдэг институцийг бид нар нэлээд сайн ярих болсон шүү. Тийм. Одоо цэцгийн дараа баясгалын бүрийн хугацаанд дуусаад нэг жил болчихсон. Одоо мөн цэцгийн гишүүгээс үзээсээ хаад улсын хурлын одоо хурл дээр орж ирэхгүй байх яг үгүй. Цэцгийн гишүүдийн томилгоо явахгүй байна. Цэцгийн маань шийдэж байгаа асуудлууд хэм хэмжээ тогтоогоод байна. Энэ болго юу чинь би хувь хүмүүстэй холбоотойгоос илүү манай цэц 1900 тэр нөөцөө шавхарч байна. Улам бүр алдаа дутагдал нь бидэнд тод харагдаж байна. Одоо улсын хурл маш яралтайгаар би ер нь энэ үндсэн хуулийн зэстэй холбоотой хууль тогтоомжийг эргэж харах цаг болцсон гэж би бодож байна. Асуудлууд ингээд таны асуулт байна. Цэцгийн гишүүд хугацаа дуусчдаг. Томилогдохгүй. Томилогдохгүй бол яах юм гэдэг нь байхгүй байна. Томилогдохгүй бол тэр хүний чинь бүр их дуусах юм уу? Тэр талаар нь байхгүй. Томилогдохгүй бол томилуулахаар ирүүлээгүй тэр институцүүд ийм байдалтай яваад байгаа. Одоо яг ийм дээд шүүхтэр одоо нөгөө түүний ярьдаг шийдвэр гаргасан тохиолдолд энэ өөр хууль зүйн ямар үр дагавартай талаар одоо ямар байхаас үл шалтгаалаад гарсан шийдвэр бол хуулийн хүчин төгөлдөр. Энэ дээр бол одоо тэр тэнд нь ямар хүмүүс байна, хэнийг хугацаа дууссан байна, ос төрж шийдсэн хууль эрх зүйн онол донд нийцэж шалтгаалаад бид нар цэцгийн шийдвэрийг хүндэтгэж хүлээж байгаа нь улсын хурлын үүрэг. Гэхдээ зарчим нь л энэ бид ойлгох хэрэгтэй. Цэц хэм хэмжээ тогтоож болохгүй. Энийг ингэх ёстой гэж хэлж болохгүй. Ингэж хийсэн чинь үндсэн хууль нийцсэн байна үгүй л гэж хэлэхээс чи энийг ингэж хий гэж улсын хурал хууль тогтоох эрх мэдлийг ард түмнээс мандат